Сайн байцгаана уу? Сэргэлэн International Expedition төрийн бус байгууллагаас хэвлэлийн баг хурал хийж байна. Турк улсаас Монгол улсын хүн үндэстэн ард түмний үсэг бичгийг булаах, үсэг бичиг, түүх соёл, цаашлаад газар усны, нутаг усны халдсдаггүй байдал хүрж байна. За бид нар бич байгаа 3 хоногийн өмнө бүгд найрамдах Турк улсын соёлын сайд мөн Турк улсын ТИКА байгууллагын дарга за манай талаас соёлын сайд нар бэлэг тооны ухагт зориулсан музей байгуулах. За энэ музей байгуулах ёслолоо хийлээ. Шаваа тавилаа гэж. За нэг талаас юу харахад бол энэ бол энгийн юм шиг музей байгуулж байгаа сайн юм шиг харагдана. Гэвч энэний цаана үндэсний хаан ой санамжаар харахад бол өнөөдөр бидэрт мэдэхгүй байж байна. Манай үр хойчс. Манай хойчс. Энэ орхон, туул, сэлэнг, хануу, хүнүү. Энэ сав голынхаа нутагт би энд үеийн үед оршиж байсан гэдгээ баталж чадахгүй. Мөн исламын шашинд ард түмний үр хойцтой булааслах ийм аюул гарч ирж байна. Энэ аюул бол үр хойцсынхаа толгойг цусдах энэ аюул гарч ирж байна. Энийг Сэргэлэн International Expedition-ийн судлаачид олж харав. Тэгээ зарлж байна та бүхэнд. Гэвч бид нар төрүүлж хараагүй юм байна. Энийг манай эрдэмтэд олоод, хараад, арчаад тэгээд үндсэн хуулиндаа эрх зүйн баримтаа оруулжээ. За Монгол улсын үндсэн хууль бол төрч ёс, төв соёлынхаа уламжлалыг нандинан өвлөнө гэж орсон байгаа. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримталд үндэсний түүх, хэл соёл, өв уламжлал, заншлаа хадгалж, хамгаалж, хөгжүүлэх нь Монгол үндэстнийг оршин тогтнохын үндэс амин чухал дархлаа мөн гэвчээ. Тэгэхээр ийм аюул гарна гэдгийг манай мэрэгд биднүүдээс төрүүлээд гарцсан байна. Ийм тохиолдолд бид нар энэ бол үнэхээр үр хойдсын маань толгойг цусдах ийм арга хэмжээ боллоо гэдгийг бид нар хараад хэлж байна. Ингээд бид нар энэ хэвлэлийн баг хурлаа Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсгөд мөн Монгол улсынхаа хүн үндэстэн иргэдтэй зориулж энэ хор уршиг нь та бүхэндээ тайлбарлаж байгаамаа. Мөн хор уршигын тайлбараас гадна юу хийх вэ? Хэн хариуцлагатай гэдгийг бас хэлнэ. За Монгол улсын ерөнхийлөгч Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн дагуу төрийн тэргүүн Монгол ард түмний ив нэгдлийг илэрхийлэгч гэж орсон байгаа. За ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхэт байдлыг хангах үүрэгтэй гэж орсон байна. Тэгэхээр яхааргүй биднүүсийн хэлж байгаа энэ асуудал бол Монгол улсын ерөнхийлөгчд хамаатай. Монгол улсын ерөнхийлөгчөө би танд энэ Турк хоёр чинь тэмээ машаг шал өөр ухтхан гэдгийг тайлбарлая. Энэ удаа тайлбарлахаа би зөвхөн өөрийнхөө үгээр тайлбарлана. Их сурвалж судлаач хүн бол дандаа их сурвалжаа урд нь хэлчихэд араас нь тайлбарладаг. Энэ удаа бол яг одоо миний судлаач хүний сэтгэл дотор байгаа энэ мэдээлэл гаргана. За манайх нь он тоон дээр бас буруу хэлэх юм бол бас надад засаа шүү гэж. За Турк нь аймаг. Турк аймгийг байгуулсан Ашна овгийн дээдс нь бол Саа улсаас гаралтай. Саа улс нь хүннүү төрийн умарт оршноо гэж бичээстэй байгаа. За улсаа мөхүүлээд тэд баруун далаад очсон. Яг энэ одоо торгоны замын дагуу байрлажээ. Тэгэхээр Саа улс хизээ байсан бэ гэхээр
энэ хүннүтэр мууцсан үед байсан болж энэ бол нийтийн он тооллын 1-ээс 2 дугаар 100 тийм үү. Тэгээ 1-ээс 2 дугаар 100-д бол урагшаага баруун далаа буюу одоо хөх нуурын баруун талд очиж ажтарч ижээ. За тэгээд 5 дугаар 100-ны дундуур за 445 дугаар оноохоо энэ үед бол 500 өрхөө дагуулад Алтан уулын өмнө өвөрт ирсэн байгаа. Ирж Ашнаагийнх нь Жужаан төрийн төмөрчин болсон. За тэгээд тэр уул нь дуулахтай адил учраас төрөө буюу төр гэж нэрлэсэ гэж байна. Энэс юу гэж ойлгох вэ гэвэл тэр 500 өргөч нь дунджаар 5 хүнтэй. За тэгээд 2500 хүн ирээд тэр хавьд байсан Алтай улсын өрөөр нутгалж байсан тэр овг аймагуудыг өөртөө нэгтгээд тэгээд Түрг аймаг болсон. Түрг аймаг нь Жужаан төрийн хэсэг байсан. За нийтийн он тооллын 552 дугаар онд бол тэр Түрг аймгийн ахлагч, захирагч Төмөн цэрэг хөдөлгөн Жужаан төрийг зохиж өөрийгөө Ил хаан гэж өргөмжилсөн. Жужаан төрийн Анхаа хаан өөрийгөө амиа хорлоо энэ түүхийг мэднэ. Тэгэхээр Түрг төр бол 552 онд үүссэн. Түрг төрийн хүн амын дийлхэр хэн байсан юм бэ? Энд чинь одоо маш цөөхөн 2500 хол хүн утсан байна шүү. Тэгвэл энэ Итүгэнд буюу Орхон, Туул, Сэлэн, Хануу хүн энэ төв бүсдийн эсвэл хүн амын дийлэх нь бол Тэлээ буюу хүннөөгийн хойч амун цагаан хүннүүчүүд байсан энэ тийм үү? Энд. За тэгэхээр хүн амныхын дийлэх нь бол тэдэр байсан. За дараад нь Түрг төрийн 4-р хааны үед бол өнөөс хойш бол Түрг 2 хуваагдсан. Энэ бол баруун одоо Түрг төрийг одоо эхлүүлэгч W нөгөөх нь их хаан умард Түрг төрийн W. Энэ умард баруун гэдэг нь бол энэ дунд орны чангаанаас бичсэн юм болохоор бид нар их сурвалжийг хийж байгаа юм шүү тийм үү? Манай тэр хүс толгойн бичсэн студ ерөөсөө Түрг хаан гэж орсон байгаа энэ чинь. За тэгээд юу болсон бэ гэхээр энэ баруун Түрг нь энэ Тэлээчүүд нэг хэсгийг аваад энэ Алтан улсын баруун билээс цаашаа Каспийн тэнгис хүртэлх тэр олон тасархаа бодорхаа авг аймагуудыг үндэстэнгүүдийг бүгдийг нэгтгсэн энэ ч бол. За энэ үйл бол 602 онд болсон баха тий. 603 онд болсон. За ер нь маш хүчрхэг баруун Түрг улс бий болсон. Энэ нутгийг бол хуучин өсвөн гэж иржсэн өсвөн улс байсан. Тэрний урд Рожи байсан. Ийм том төрийг бол тэд хизээч байгуулж үзээгүй. Энэ нэгдүгээр төрийг бол энэ ч мөн Перси гэжэлсэн. За тэгээд 704 онд бол энэ үед бол өсвөний одоо ард түмэн хоорондоо маш их олон байлдаад хагараад тэгээд хамгийн сүүлчийн одоо хаан нь 6-аас 7 түмэн Ашна овгийнхныгаа дагуулад тан ус орсон байгаа. Тэгэхээр 704 оноос хойш бол тий Түрг гэдэг улс юусаа байх ёсгүй. Яг бол Ашна байхгүй ч Түрг гэдэг улс байхгүй шүү дээ. Тий байхгүй. Өөр жижиг маш олон улсууд байсан. За тэгээд энэ Сэлжикууд Персиг эзлэхэд бол Түрг гэдэг нэр үс хэрэгжилж байгаагүй. Харин Түрк гэдэг нэрийг бол энэ Перс Арабын ертөнц энэ өсвөний автомыг нийтэд нь мал аж ахуйн нэрийг Түрк гэж нэрлэжсэн. За тэгээд энэ 704 оноос хойш 1200 орчим жилийн дараа буюу яг тодорхой хэлэх юм бол 1923 дугаар онд бүгд найрамдах Түрк улс гэж тунхагласан. Тийм үү?
Тэгэхээр 1200 жилийн хугацаанд Турк ямар ч төр байхгүй байжгаад яагаад Турк улс байгуулагдсан бэ гэхээр бол энэ ойлгож байна. Энэ бол Турк гэдэг нь маань бол энэ ард түмний ерөнхий дундын нэр болохоос төрийн нэр биш болчихсон. Тийм үү? Тэгээд Анатолид Османы улс төрөө байгуулахдаа энэ нэрийг бол зээлж авсан. Тэрнээс одоо Османчууд бол Ашна овгийнх нь биш, Сэлжүкүүд Ашна овгийнх нь биш. Энийг ингэж нэгтгэж өгсөн учраас энэ урд нь эдгээр хүчтэй байгаагүй учраас энэ нэрийг хэрэглэсэн юм шүү. За манад хэлэх юм Итүгэнд буюу Орхон Туул Сэлэкүнүү хаанууд бол 742 дугаар онд бол Түрэг мөхөөд Түрэг төрийн захирагчид хэдэн цөөхөн хүмүүстэйгээ хан одоо тан төрлөө бас очсон. Тийм ээ? 742-нд тан төрлөө бас очсон юм чи. За мөн Могошин улсны бичгт бол үлдэгдэл туркуудыг энэ уйгурууд хурааж авлаа гэж байна. Тэ? За ингээд Монгол улсын ерөнхийлөгч Турк хоёр чинь тэмээ маш өөр ухтхан. Энийг хэлэхтэй. Турк гэдэг маань бол энэ Суа улс буюу за яг нутг нь бол Абакан гол энэ Инисей голын дундаас гарсан бидний шиг царайтай одоо манай энэ Тува жуудаа ижил ийм хөвөөсч тийм үү. Ирээд төрөө энэ байгуулад за тодорхой хугацааны дараа тэгээд 603 онд мөн 600 онд тийш очихоос урд байсан хүмүүс нь нэгдэж өгөөд буцаад гарахт нь тэр хүмүүс тийм усгүй мөртлөө энэ нэрийг өвлж авсан байгаа байхгүй юу? Ашна төрийнх нь биш. Өөрөөр хэлэх юм бол баруун Түрк хүчрэг төрийн энэ цуурай юм уу гэж үлдсэн ард түмэн гэж ойлгоно гэж. Тэгэхээр тэдний хэл нь бол өөр хэл зүүн манай хадам бичгчдүүд тэдний хэлтэй таарахгүй. Хэл зүүн таарахгүй. Хэл зүүн чинь бол тий алгалан таарахгүй, үүлийн явцан таарахгүй, үүлийн цаг нь таарахгүй. За мэдээж ижилсэн хэд үг бол хэд үгтэй таньж байгаамаа энэ. За энийг тэгээ нэг мөр болголоо. За түүхийн талаар ерөнхийлөгчтэй эдэн үг хэлмээр байна. Манад баримтжуулсан баримтат түүх гэдэг нь маань бол тэдээс тэдэн он тийм хаантай байсан тэгээд ийм үйл явсан хэлж байгаа шээ. Энэ бол манай хүннүү төрөөс буюу нийтийн он тооллоос урдах 3 дугаар зуунаас эхэлж байгаамаа. 3 дугаар зууны сүүлээс. Ингээд бол дараалал бичсэн байгаа. За хүннүүд хүчрэг ус байсан. За би энийг бол ерөөсөө базаж хэлж байгаа юм шүү. Дараад нь сайн бие хүчрэгсэн сайн бие ануудын хуугийн хойч манай одоо дорн урдад одоо төвтөө ийм хүмүүс байгаамаа. Тэгээд сайн бие 130 13 төмөн хүннүүгийн өрхтөө нийлээд улам хүчрэг хамаг хүчрэг болоо гэж байгаа. Тийм үү? Тэгэхээр энэ чинь хүн ам нь хэвээрэл байж байгаа. За Жужаан. За Жужааны цөлийн урдаас говийн урдаас ирээд тухайн үед бол одоо Тэлэн нэрийг нэг нэгээр нь өөртөө нэгтгээд дараад нь янтаа буй цагаан хүнүүчүүдийг өөртөө нэгтгэсэн юм аа энэ. Тэгэхээр Жужаан төрийн хүн амын дийлэх нь ахаал Тэлээ тийм үү? Цагаан хүннүү Тэлээг бол хоёр янзаар бичсэн байдгийн Тэлээ хүннүүгийн өөр удам гэж. Энэ дунд орны хэллэгдвэл энэ юу гэсэн үг вэ? Тэлээ нь хүннүүгээс гараагүй Тэлээ хүннүү хоёр дээгрээ нэг удамтай гэсэн үг тийм үү? Нөгөө талаасаа бол Тэлээ хүннийг хойцогдох хоёр судард хоёр өөрөөр бичсэн байдаг юм аа. Тэгэхээр энэ бол хэл ажиллах нэг хүмүүсээ энэ. За бид энэ Түрк төрийн үед хэллээ. Түрк төрийн хүн амын дийлэх нь ахаал Тэлээчүүд тийм үү? Үнэлэхөө дийлэх нь. За энэ уйгур төрөл уйгур хүннийг хойцсон тий Тэлээг хойц уйгур гэдэг их сурвалж дээр байж байгаа юм чинь. Энэ бол мянган жилээр хаашаа ч яваагүй хаанаас ч ирээгүй орхон туус сэлэн хүннүү ханаа савынхаа нутагт аж төрж ясан хүмүүс юм аа. За 13 дугаар зууны хэлье. 13 дугаар зуунд хамаг Монгол аймаг
хүчрэгчээж за тэр дотроо Кян овогт Тэмүүжин энэ Хэрээдийн Ван хаантай эцэг хүү болж тэгээд хүчрэгчээд энэ Орхон Туу Цэлэн Хануу Хүнүү нутагт орших энэ Хэрээд 8 мэргэд энэ усуудыг хураасан. Энэ бол тоороод хамаг монголчуудаас хамаагүй их үсэг бичгийн соёлын зөвхөн энтэй байгаа хүмүүс байхгүй юу гэж тэ. За тэгэхээр энэ Хэрээд 8 энэ мэргэдийн дээдсэн ахаал хөннө энэ бичиг үсгэн энтэй байна. Тэгэхээр манай баримтд түүхвэл дандаа энэ итүгэнээр яваад ирсэн. Орхон Туул Сэлэнг Хануу Хүнүү яг л ийм байгаа. Цааш тэмж явж байгаа юм. Энд төрөл орж. Тэгэхээр хамаг монголчууд бол энд ирж төр ирсэн хүмүүс. Хамаг монгол аймгийг Жужаанта ойлдог. Энэ бол ямар ч үндэслэхүйн тухай мэдээлэл өгсөн. Энийг одоо Гүнждэн Сүхбаатаргагийн номон дээр ч гэсэн ямар ч үндэслэхгүй үзсэн. Тэгээ Жужаан гэдэг дуудлал бол хэзээч нэрэн болохгүй. Нэрэн бол одоо энэ Алангагийн хоёр хүүхдийн цаг хугацааны хөвч гэсэн баг 500 жилийн төрөлтэй болж байгаа байхгүй энэ үндэслэхгүй тийм үү. За энд тоо яваад яг. За түүхийн тулд бол юу хэлэх юм байна аа. Ерөөсөө юм чинь. За хэлний тухайд хэдэн хэлэх юм аа. За өнөөгийн халахчуудын ярьж байгаа хэл бол 1947 онд Цэнтийн намдын сүрэн энэ уйгар бичгийг кирилл бичих орлоготой хэл сэлчихсэн. Тэ? Тэгэхээр энэ халах хэл бол монгол хэл биш. Тэ? Монгол хэл нь халах хэл биш. Яагаад гэдгийг тав хүнээ тайлбарлая. Энд чинь бид нар судалгаа хөргөсөн. Тийм учраас бид энгийнээр хэлж байна. Энийг ойлгохын тулд үг гэдэг ухтгооныг бид нар тодорхойлох хэрэгтэй. За үг ухтгоон тэгж хэлний нэгж. За морь үхэр гэдэг үгээр хэлний нэгж ба. Тэгэхээр үг л бац юу биш. Хэл биш шүү. Хэлний зүгээр нэгж. Энэ манай 3500 жилийн түүхт бол за гуйтүр, күнтүр, шаантүр, хүннүүтүр гэдэг энэ олон төрүүдэд ижсэн учраас энэ тэндээс төр үржсэн учраас үг хийжсэн байгаа юм чинь. За хамаг монгол хэл халах хэл дотор зөндөө ижилсэн. За мөн хамаг монгол хэл энэ өсвөний одоо казак юм уу ард түмэнтэй ижил хэл ижилсэхгүй шүү. Үг ижил үгтэй мөн түрктэй ч гэсэн бас цөөнгөө ижил үгс байдаг юм аа энэ. За бид нар үг гэдэг утгаар нэг ойлголоо. Дараа нь хэл гэдэг. Хэл нь харилцах хэрэглүүр буюу утга гаргах зүй тоглороо холбогдсон үс гэж байна. Тэгэхээр үгсийг утга гаргахын тулд заавал тодорхой зүй тоглолоор холбоно. Тэр зүй тоглол нь тухайн нутгийн хэлний онцлог байдаг. Энэ юугаар илэрхийлэхээр тэн ялгараар илэрхийлнэ. Энэ юу гэхээр үеийн явцаар илэрхийлнэ. Энэ бол үеийн цагаар илэрхийлнэ. За бид нар ягаад энд хөрснийг хэлье. Цэглэг International Expedition-ийн голдгоны баг бичээс, голдгоны их бичээсээр 3 ч удаагийн сургууль явуулаад төгсгсөн. Тухайн үед бол бид нар юунд баярлаад байсан гэхээр нийт үгийн сангийн 95% бид нар хэрэгжилж шээ одоо тийм үү? Манайх гэдэг тийм. За биднүүсийн төвшин тэр төвшөнд байсан. Дараа нь бид нар энэ алтан дэвтэр түүхийн сурвалжийг судалж байгаа. Гүнзгий судалгаа гүнзгий сайн болсон. Алтан дэвтэр нь л одоо Цэнтийн дамжин сүрэнгийн Монголын нууц тавч аваа юу. Тэр Монголын нууц гэдэг үг нь бол энэ дээр байхгүй. Энэ үгийг бол анх л одоо Панкратов 1920-ад онд л гаргасан. Сокровенная история Монголоо баха. Дараад нь Козин Сокровенная сказание гэдэг. Хэн Панкратов бол монголчуудын нууц төх хэн бол монголчуудын нууц домог гэдэг. Өөрөөр хэлэх юм бол дивийн бүр доош явуулах гэж байгаа байхгүй түүхэгч домог юм чинь тийм үү? Энд чинь. Тэнцээ бид нар хідэн тэлгалтай юм, 8 тэлгалтай юм, хідэн цагтай юм, хідэн үеийн явцтай юм гэдэг бүгдийг нэгэд хараад үеийн явц нь яаж илэрхийлдэг, цагийг яаж илэрхийлдэг, тэлгалыг юунд хэрэгэлдэг, юунд хэрэглэж болдгоо юм гэж гаргаж ирээд энийг өнөөгийн халах хэлтэй харьцуулаад тэгээд бид нар яг хэлний судалгаа шүү дээ. Одоо хэл зүйн судалгаа бол үг зүйн судалгаа бол нэг өөр, хэл зүйн судалгаа бол яг энэ аль хүмүүст энэ хамаарах үгээр хэл зүйн судалгаа хийсэн чинь энэ түрк уйгур төрийн хатан бичээсүүд уушлаараа
энэ өнөөгийн халах бидний тийм ялгал явж байдаг тийм. Бидний үеийн цаг нь явж байдаг. Бидний үеийн явсан явж байдаг. Энэ Турк Стамбулын турк ард түмний хэл зүйл шал өөр. Тийм үү те? Тэнцэн бол одоо сан сэнэгж байхгүй, саар сэр, явсаар исэр гэдэг үг байхгүй, хааныхаа хаан гэх юм байхгүй шүү дээ тэгэл бол тийм үү? Тэ? За энийг бид нар тогтоосон. За юуны хувьд бол би шинэ юм яриад байна уу үгүй. За тухайн үеийн одоо чинь 1920-аас 30-аад оны одоо хэл зүйчд юм лингвистүүд бол тэр мэдчихсэн шүү дээ. Тэ? Томсон бол энэ бичгийг тайлах үсгийг ер нь олчихсан. Энэ үсгийг бичээсийг тайлахын тулд энэ бичээс бичсэн хүмүүсийн хойчсыг олж тогтоох, тэдний хэлээр тогтооно гэсэн энэ гарч иж байгаа байхгүй юу? Тэгмэр Стамбулын туркууд одоо юу гэж хэлж байгаа юм? Энд чинь манайх ярьж ирсэн юм аа, манай хэл байсан. Энэ манай одоо дээс эртний одоо турк хэл гэж тийм үү? Тэгэхээр хэл хөгждөггүй юм байна. Монгол улс ерөнхийлөгч. Тийм ялгал өөрчлөгдөггүй юм байна. Тэ? Одоо халах хэлний тийм ялгал хэвээрээ үлдсэн. Одоо энэ хүн хэл шүү дээ. Нэг тийм ялгалыг аваад өөр хэлний тийм ялгалд орох юм бол энэ ташил яг нөгөө тооготой сүнд халбаг тарк гэх чинь дээд ташилч юм байна тийм үү? Яг л тийм ээ. Тэгэхээр энэ огтх юм шиг байгаа байхгүй юу? Хэл. За энэ халах хэлний хүн илээ энэ ойрт хэлтэй бол аялагын зөрүүтэй шүү. Энэ ижил хэлүүд тийм. Тэгэхээр энэ бол маш сайн үзүүл. Ягаад гэвэл бид нэр мянган жилээр тийм Чингис ханаас ч урдтай мэдчинэ байж байсан юм аа. Энэ орхон, туул, сэлэнг, хануу хөнөө бол манай галант дутгаа. Энэ зочдвол биш ээ гэдгийг энэ баталж байгаа юм шүү. Ерөнхийлөгч. За Монгол улсын ерөнхийлөгч танд би бол энэ төрөмгөлтэй холбоотой юм яриад байгаа шүү. Танд бол үндэсний ой санамж, гэр бүлийн ой санамжийн тухай бас хэдүү хэлэх хэрэгтэй байна. Энэ бол маш чухал холбоотой. Тэгэхээр үндэсний ой санамж хадгалж үлдсэн ард түмэн бол үндэсний хэвээрээ байдаг тийм. Гэр бүлийнхээ ой санамжтай нөхөд гэр бүлийнхаа хэмжээнд байдаг. Энэ гэр бүлийн ой санамжууд бол одоо миний аав сэрэн давг энэ хүнээс ээжээс авсан энэ хүмүүжил өвөөс авсан хүмүүжил энэ гэр бүл хүмүүжил шүү дээ. Мөн та бол бидний сайн мэдэхгүй байна. Одоо та ухнаагийн хөрөс өгдөг. За тэр ухнаагаан мөн та ээжээс өгсөн ингээд бит хоёр хүмүүжил явж байгаа байхгүй юу тийм. Энэ бол энэс бидээс юу ойлгох вэ? Аль нь сайн, аль нь муу, тэ? Хүн тусдал эргээд тусын нөхч хэрэгтэй. Гэх мэтийн хэмжээнд энэ ой санамжил буудаг авч ирсэн. Тэгсэн та бол мэдэн чи одоо бүгд найрамдах тааш мэлгүй би нөгөө монголчуудаа үзэж байгаа монголчуудаа хэлж байна. ТК гэдэг байгууллага байдаг тийм үү? Энэ бол одоо Турк улсаас одоо гадны хамтаа ажиллагаа хийдэг юм байгууллага байна. За ТК-гаас манай одоо их хурл үеийн одоо их хурлын гишүүдийн тойрогтол маш их олон төсөл хэрэгжүүлсэн л дээ. Энд төсөл ил байгаа шүү нөгөө сангийн яамд байж байгаа тийм. Тэгээд энэс харахад энэ ТК-гийн төслийг аваагүй их хурлын гишүүн бараг байхгүй байгаа тийм. Тэгэд нөгөө их хурлын гишүүд чинь гэрийн хой санамж энэ яасан сайн байгуулга надад тусалсан би бас туслах ёстой. Тусын ачийн нэг ачаар хариулчих юмсан гэж боддог. Зөв үү? Тэ. За манай энэ юуных нь хилнийхэн түүхийнх нь одоо энэс C7-аас авахлаа $45,000 одоо юу ТК-гаас одоо тусламж аваад тийм үү? Тэгээд бүгдээр энэ ямар сайн хүмүүсээ одоо эднээсийн одоо ачийг одоо тусыг одоо хөргөчих юм. Энэ бол гэр бүлийн ой санамжийн дотор энэ зүгээр тийм юу лээ юу аягны хариу өдөртөө актны хариу жилдээ энэ бол яг гэр бүлийн ой санамж зөв байхгүй юу? Тэгсэн чинь яасан? Уржигдрийн таны тооны уххийн одоо бүзээ шалт тавих ёслол хэн ирж байна те? Нөгөө нэг тус хөргсөн ТК-гийн одоо захирал нэрж шээ те? Тэгэхээр монголчуудаа хувь хүн хоёрын хооронд бол энэ гэр бүлийн сайхан найс харьцаа явж байна. Гадны засгийн газартаа бол зөвхөн үндэсний эрх ашиг явуулдаг шүү дээ. Гадны засгийн газартаа бол хизээч хувь хүн хоорондоо харьцаа шиг адилхан ачийн туслын маслаг гэж байхгүй. Зөвхөн үндэсний эрх ашиглалт тогтхой явагдана. Тийм ээ? За энэ мөдлийн тухай хэлээ. Юу
музейг одоо шууд цунамитай таарлах юм бол гэр бүлийн ой санамжтай хүн бол ашгүй их ус ирлээ гэд юуг хувийн 2% бариад урдаасан явах шээ тийм үү? Тэгж болохгүй. Энэ бол ямар аюултай юм ирж яах гэхээр бол энэ тамгалж шээ. Энэ үсэг бичиг манай ард түмнийхаа тийм үү? Тамгалж шээ. Би үндэсний ой санамжаас Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөлсгтэй нэг энтэй холбогдох утгаараа холбогдох нэг болсон үгийг хэлье. Энэ бол өмнөд хүннүүдийн үед. Өмнөд хүннүү гэдэг нь хүннийгийн өмнө байсан нэг 9 баха 8 хүчрэг болоод тэгээд төвтэйгээ буудалцаад тэгэнгүүт өөрснөө дотроос шаниугаа сонгоцсон байхгүй тий. Тэгээд нөгөө өмнөд хүннүүгийн шаниу заашаа хан усаас нөгөө умарт юу хүннүүдээ шахагдаад хан усаас оргонол гуугаад тэнд нэгдсэн. Тэгсэн хан улсын элч хан төрийн хуандагийн зарилгыг аваад ирж байгаа. Тэгээд зарилга уншихдаа шаниуг сүгдгсэн. Шаниуг сүгдсэн. Бүх төршөт нь уйлсан нүднээс нөлөөс гарч. Ийм үйл болсон. За одоо боддоо Монгол Улсын ерөнхийлөгч энэ музейн барилга баригдаад дуслаа. Энэ музейн барилга бол бүгд найрамдах Турк улс байгуулсан 100 жилийн ой зөрөөсөн шүү чинь. Санамсаргүйч гэдэг юм уу те. За Турк улсын ерөнхийлөгч Эрдоган гэрлээ. Та тэгээд хамт тэгээд улаан туус хайчлаад тэгээд монголчуудынхаа нүднээс нулимс гараа сууж явах уу? Та ойлгож байгаа биз? Таны байдал бүр долоон дор тийм үү? Тэр өмнөд хүнүүгийнх нь өөрснөө гүйж хүний нутагт очиж оргон гуучаад тэр чинь яах ёстой шүү. Дагахаас өөр яах вэ? Та бол тийм бүрэн ирэхэд тусгаар тогтнодсон өөрийн үнцэн хуйлтаа тийм үнцэн хуйландаа бичсэн газар нутгаа өв соёлоо хадгална гэсэн дүрмтэй байхад тийм тагвал бүр ийм үйлдэл хийх юм бол Ухнагийн хөрөлсөхийг бол Монголын ард түмэн үеийн үед та нар 7 үеэрээ 9 үеэрээ бузар булаа болно. Тэгээ бузар булаа яах вэ? Бид нар энийг ирчүүл ахиж бид дийлж чадахгүй. Дийлж чадахгүй шүү. Манай улс төрчдүүлгээд угаас цаанасаа зааж өгөөгүй учраас ерөөсөө юм таар харахтаа тэгээд гэр бүлийн ой санамж. Гэр бүлийн ой санамж чинь энэ урсгал цагаараа хараад байдаг. Өөрөөр цагийн байдлаар л бодоод байдаг тийм үү? Үндэсний ой санамжтай хүн чинь бол өөрөөр хандна шүү дээ. Би танд бол юуны өмнө бол энийг хэлэхэд үндэстэн ард түмэнд юм хэлж өгмөрөх юм. Энэ манайх бодлоод байдаг юм. Ард түмэнд ойлголт бол өнөөдөр Монгол улсын 3.5 сая энэ амьд биетэй хүмүүс чинь ард түмэн иргэд байхгүй юу? Зөв үү? Энэ юу ард түмнээс насан турш хүмүүс сонгуульд ороод тэднээс таныг Монгол улсын ерөнхийлөгчөөр сонгосон билээ. Энэ ард түмэн. Үндэстэн их ухтганы ард түмэн төлөөлөх үү? Бүрэн төлөөлж чадахгүй, бүрэн төлөөлж чадахгүй. Яагаад тэгэхээр үндэстэн гэдэг ухтгоонд ард түмэн тэдний өрдөс дээд сурдаг. Өөрөөр хэлэх юм бол амьд биш. Бие орхиод тэнгэрт хальцсан тоо томшгүй олон хүмүүс орно. Мөн хойц үр хүүхэд гэж одоо байгааш хойц гэдэг нь бол бие олоогүй. Ихийнхээ хөвдөж бүрлдээгүй тэ тоо томшгүй ирэх бидний хойцог хэлж байгаа шүү. Энэ утгаараа бол үндэсний ой санамж. Үндэсний ой санамжтай хүн бол ямарваа том асуудлыг харахтаа бол заавал энэ 3 үед харна. Манай өртсөн үед ямар байсан? Өртсаасаа бид нар юу сурвалсан? Ямар алдаатай байсан? Одоо бидэрт ямар хэрэгтэй юм? Ямар юу юм? Хойцт ямар их юм? Үндэсний ой санамжтай хүн бол энэ музей байгуулад өнөөдөр ашиг олоод хоо хүнд юм уу? Үндэснийхээ хэмжээнд юм уу? Бүр хойцсынхаа толгоноос тус гаргана. Энийг мэдээр гаргана. Энийг бодол хийхгүй. Яагаад бол 3 үед гарна. Манай одоо энэ төрийнх нь манай энэ их хурлынх нь бол ингэж харахгүй зөвхөн урсгалаар цагийн байдлаар хараад өнөөдөр надад юмсан манай үр хүүхдэд ямар нэгж хараад байна шүү дээ.
Тийм учраас энэс дуурж байгаа хүн байгаа юм уу? Энэ байдалтай ганц усын их хөрөнгө гүшүүн байхгүй, ганц хилнийхээ ганц түүх юм байхгүй шүү дээ. Тэ? Яагаад гэвэл чинь уучлаарай гадны төртөө бид нар хандахтаа бол тэ үндэсний эрх ашигч гэж хандана. Бид нар аливаа нэг асуудлыг шийдвэр гаргахтаа бол тэ үндэснийхээ эрх ашигаас харна. Үндэснийхээ эрх ашигаас чинь өвөг дээдс одоо хойц. Тэгвэл одоо болж байгаа болоод одоо яамаа би холоор байгаад гэж байна. Өнөөдөр яаж ирэхэд энэ жижигхэн тэ Сэргэлэг интернэшнл төрийн бус байгуул судлаач бид нар л одоо шавар унсан шарын эзэн шиг танд хэлж байна. Өөр танд хэлэх юм байхгүй. Тийм үү? Мөн төрд байгаа нөхдүүдийг ямар таануудаас айш ч тийм. Дуудан гот нь одоо хин Шилдэг ухааны академиг хэл зохиолох нь босох уу? Тэр чинь албан тушаал дээр байгаад барилж байгаа нөхдөө тийм. Түүх юу л угсаат зүг нь босох юм хэлэх үү? Тийм үү? Тийм. Хэлэхгүй шүү. Тийм үү? Энэ бол тун харамсалтай тун эмгэлтэй үндэсний ой санамжгүй хүн бол төр маш муу барина. Үндэсний ой санамжгүй хүн бол аюулыг ойлгохгүй. Өөс бүзийг шаард шин ч юм те. Бүзий биш чинь аюул те. Үнцээр нэг одоо газар нутгийн чинь би одоо өөр дээрээ болгож авъя гэсэн болж шээ тийм үү? Эч юм шиг харахгүй. За би танд энэ талаас нэлээ олон юм ичнэ энэ ч тийм үү? За би танд бол яг ерөнхийлөгчдийн нэр дээр үндэсний их сурал судлаач багшийн хувьд бол хичээл өгнө, ил хичээл. Одоо ил загтлаг гэдэг шиг адилхан. Энийг бол бичгийн хэлбэрээр байна, видео хэлбэрээр байна. Тэгжээж үндэсний ой санамжаа таач мэдэх ёстой, ард түмж сайн мэдэх ёстой. Мөн одоо таны бас бичлэгүүд байгаа. Ингээд харахад бол таныг бол юу хайрцагчсан байгаа байхгүй юу? Энэ түүхийнх нь, хэлнийх нь. Бид нар юуны бичлэг байгаа шүү дээ, юунд дэцсэн. Нөхцөл цайдууд бэлэг хаан зориулсан хөшөө тоникуут зориулсан хөшөө. Тэн чи очиход юу яаж яанагд яг таны дэргэд энэ чулуун тухайн сайд одоо академид сул авчихсан тийм. Энэ нөхөр бол огтхон судлаач биш. Их сур судалдаггүй. Энэ нөхөр бол тэр хүмүүс хич мэдэхгүй. Тэгээд карманаас нэг зурс гарч ирээд энэ чи одоо шалдан хүнийг би одоо хуцтай болгоцсон юм а ч гэдэг юм ярьж байдаг тийм үү? Та яагаад Сэргэлэг интернэшнл гişмэдээс авах болов. Бид нар очих юм бол очиод уншаад өгөн тэрийг бол. За яг тэр доторол жишээл би уншиж чадахгүй миний нүд хөрдөггүй. Манай шавнар уншаад өгөн ч тийм. Тэгээд тайлбарлаад өгнө шүү дээ. Яг тэгэхээр энэ миний яг төрдөг хүртэвч муу биш. Энэ бичээсүүд гата байх зорилготой нарыг гэрэлд уншдаг байхгүй. Ийм сүлдэртэй юмд бол юу ч гэсэн яагаад гэдэг. Нөгөө нэг зүйл дахиад хэлбэрээрээ бас нэг энэ хоормог зүйл юу усэхэр энэ хүс толгойн бичээсийг та төрийн ордонд залсаа гэж. Тэрний урд бол 4 хүн зураг авсан. Нэг нь та, нөгөөх нь академич төмөр тогоо, нэг нь академи ерөнхийлөгч иргэдэл, нөгөөх нь нөгөө соёлын дэд сайд байсан баха тоо юм тийм үү? Тэгэхэд нөгөө их сурал судал бий болсон болохоор яг хуурм гарч байгаа байхгүй. Та 4 дотроос энийг уншиж чадах хүн ганц ч байхгүй. Тийм. Энэ тухай юу ойлголт байхгүй шүү дээ тийм. Хин төмөр тогоо гэдэг хамгийн буурал өстэй болоод ирэхээр хамгийн ухаантай болчихсон. Эсвэл тэр үед байсан үе юм уу тийм үү? Та ямар юм залцсан бэ гэхээр нас орсон хааны хойдохыг буддын шашны зан үйлээр гүйцэтгэж байгаа. Энэ тухай бичсэн. Нэрийн хаан, Түрк хаан гэсэн нэртэй Түрк төрийн бичээсийг та залцсан шүү дээ. Тэгэхээр ийм хуурамч юм болоод мөн энэ танд бас хэлэх юм бол тань ч хувьд буруу зүйл байгаа. Яг мэдхгүй мөртлөө мэдсэн юм шиг байгаад байдаг. Тэгэхэд мэдж байгаа дөр үзүүлээд байдаг. Тэгэхэд манай үндэсний ой санамжид биш мөн хаан. Мөн хаан тэр юунаас орд балгын энэ худгнаас олсон бичээсээ гаргаж ирээд зарлиг буулгаад энийг унш чадах хүн байна гэсэн байхгүй нөгөө хүн бичгээ мартцсан тийм үү. Ард талд нь ханз байхын кеданаас хүн ацаараад энэ бухааны бичиг байна тийм үү. Мөн хаан. Мөн хаан бол шууд ойлгож шүү дээ тийм. Энэ бол энэ одоо мөнханы ээжийнх нь энэ уйгар чинь ээжийнх нь тал байх хэд болох ээжийн талынх нь шууд ойлгож байгаа тийм үү. Ийм байна энэ. Тэгээд Монгол Улсын ерөнхийлөгч таны бас хийх үндсэн ажил бол энэ үндэсний ой санамж ихсэрэх энэ хамгийн чухал үйл. Юуны төрөнд бол энэ Түрк
төрийн ирж байгаа төрөмгийлдэг бүр нам зогсох угаар нь зогсох шүү. Тэ. Өнөөдөр энэ үсэг бичиг булаах тэ. Өнөөдөр энэ үсэг бичгээ далимж түүх дагаад түүх болоо. Дагаад соёлыг наавн дараад газар усны усыг мөн гал голомт биш. Тэгээд чинь дундынх юм зочдбуудлаг гэдэг ухаанд оруулж ирж шин бидээс өөрхөж тийм үү те. Энэ нөхцөлд бол энийг авч гарах нь бол хуулиараа Монгол Улсын ерөнхийлөгч ухнааг өөрчлөх таа шүү. Мөн хинч байсан аль ерөнхийлөгчийн үүрэг юм шүү. Монголчуудаа яг энэ ч бол одоо биднээсээ аврах хүн бол Монгол Улсын ёстой үүрэгтэй хүн бол Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрсөх энэ би хэлж байгаа юм шүү. Ийм чухал нөхцөл байдал дээр зарим хүмүүсүүд энэ сангийн сайдыг соёлын сайдыг бол одоо буруудаа зөхиод байдаг болохгүй. Нэгэнт үндэсний оршихуйтай холбоотой ард түмний оршихуйтай холбоотой энэ асуудал дээр сангийн сайд бол нөгөө соёлын сайд бол энэ бадарчин нөгөө нохоод барьдаг модод сэтгэл байхгүй хэрэгсэл байхгүй юу. Тэ энэ дээр сатарж болохгүй. Гол юу бол Монгол Улсын ерөнхийлөгч ухнаагийн өрөөс энэ дээр энэ үнтэй хамтарч биднээс гарах ёстой. Бид нар туслана гэж. Мөн манай бид нар ягаад ийм байдалд орчих вэ? Манай түүх нь буруу. Тэ? Ерөөсөө бид нар Чингис хаантайгаа явна гэдэг. Чингис хаанаас урд нь бид нар байсан юм чи, тийм үү? Яг бид нар Чингис хааныхаа намтрыг үр хөвгтөө өвлүүлэх юм уу? Тэ? Чингис хааны намтрыг үр хөвгтөө өвлүүлнэ. Газар нутаг хамаагүй гэх юм бол үндсэн хуулиар тэгж бичээгүй. Үндэсний байдал үзэл баримттай тийм байхгүй гэж байна. Тэ? Ижил тодоо газар нутаг гэж бичсэн байгаа шүү дээ. Тэ? Чингис хаан маань бол манай 13 Монгол хүн үндэсний 13 дугаар зууны хаан шүү. Тэ? 13 дугаар зууны хаан. 13 дугаар зуунаар бид нар түүхээ ингэж огтлоход доогоор огтлсон юм шиг. Эдгээр түркүүд тараад байсан ямар үндэсний ой санамжгүй эдэн төгрөг өгчгөр өгчлэг эдэн мангар хүмүүс гэдэг юм. Энийг бол яаж мангартуулдаг гэдэг бол хэлээд байна шүү, тийм үү? Хэлнийх нь буруу байна. Хамаг монгол хэл хүн хэл хоёрын хооронд төөрчөөд тэгээд хүн хэлнээс хамаг монгол хэл хүртэл одоо хөгжсөн юм аа гэдэг одоо тэмтэж явж байгаа ш. Одоо би хэнийг хэлж байгааг бол таны хажууд байж байгаа энэ зэд дулам наачин байж байгаа өнөр баян наачин байж байгаа базар ачаа нар энэ тухай бид тусна юм хэлнэ гэж та. Тэгээд Монгол Улсын ерөнхийлөгч энэ үсэг бичгээ алдах юм бол албаас түүхээ алдна. Түүхээ алдваас соёлоо алдна. Соёлоо алдваас газар усаа алднаа. Үсэг бичгийг нь устгаваас түүх нь устна. Түүхийн устгаваас үндэст нь устнаа. Ийм аюул нүрлээд байна. Тэгээд Монгол Улсын ерөнхийлөгч танд бол танаас бүх юм хамаарж байгаа. Та энийг таслах үүрэгтэй. Та бит хоёр биенийгээ танина. Та бид хоёр цэргийн хүн. Та батлан болохын сургуульд төгссөн. Би аюулаас хамгаалахын сургуульд төгссөн. Бидний сургуульд хамгаалах гэж байж байгаа шүү дээ. Бид нар өөрийгөө хамгаалах гэдэг байгаа шүү. Үр хойцсынхаа 50 жилийн дараа гарах, тэр 100 жилийн дараа гарах тэр нөхдөийг толгой цусдахгүй тул бид нар энийг хийж байгаа шүү дээ. Тэ? Ер нь энэ амьдралын утга учир бол ирээд энэ хорвоос буцдаг. За мэдээ залуу байхдаа бид нар бол дампуу тэнэг үе байж лээсэн. Энийг бол тойрч гардггүй, дайрч гардаг. Өнөөдөр л ухаарлаа шүү дээ, тийм амьдралээ. Бид нар хийж чадах зүйлээ хийж чадахгүй. Өөр хойцсынхаа толгой цусдах айлыг бид нар зогсоож энэ наснаа чадахгүй бол ямар аюултай өөх гэд тийм ээ. Ер нь би нөхөх гэдэг үгнээс айдгүй маа. Ягаад гэхээр хүн болгон тодорхой насны дараа өөхөх үүрэгтэй. Ягаад үүрэгтэй гэхээр энэ сайхан газар усыг энэ сайхан нутгийг тулгар төртэй хамт үр хойцтой өгөхийн тулд тийм ээ. Орын гарахын тулд манай өвгдөөсдөгжсэн бид нар ч тэгж цааш дүүждэг тийм ээ. Хамгийн гол нь энэ үр хойцынхаа толгой цусдах ажлыг хийчээд тэрийг засч явахгүй чадахгүй бол энэ бол ер нь эмгэнэл шүү дээ. За би танд нэг хэллээ. Би намайг Цэрэглэг интернэшнл экспедишн хийснийг ард түмэн бол янз янз хүлээж авах бах, дийлхэн дэмжих бах, таримжих бах.
Гэтэ миний хэлж байгаа юу бол Монгол ард түмний өнөөгийн оюун санааны сэтгүүм дээр биш шүү. Сэтгүү өөрчлөгд маргааш би нөгөөдөр бүрлдсэн байх оюун санаанд би зориулж хийж байгаа юм шүү. Их сурвалж судлаач байнга л гэж явдаг. За ингээд Монгол улсын ерөнхийлөгч хамтдаа явъя. Манай судалгаа бол юу шүү? Баталгаа шүү. Биднээсийг урдаа байр. Бид нар одоо тэр эрдэмтдээ үзээд үгээ явъя. За баярлаа. Баяр та.